баг уламжлалт асуулт гэж болол хэлж болно. Хамгийн эхлээд хоёлаас эндээс яриагаа эхлэе. Амралтын өдөр ялангуяа нэг ажилтаа үедээ ихэнхдээ нэг подкаст хажуугаар хийдэг болохоор заашгүй ном унших шаардлагатай болдог. Тэгэхээр тэр чинь нэг цаг хугацаанд баригддаг учраас нөгөө номоо хагасан бүтэн сэндэл амжуулахаас өөр аргагүй. За мэдээж одоо бас гэр бүлдээ зарцуулах гэдэг юм нэг арай өөр хөвлөрөөр өнгөрүүлэх гэвэл юу хийдэг бол? Тэгэл ихэнхдээ найз нөхдөдтэйгээ уулзах ч юм уу те. Аав ээжтэй ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ гэтэл гэрээс нэг хийх ёстой ажил гардаг ч юм уу. Тэгсээр хэлдэг хасан бүтэнсээ ерөнхийдөө өнгөрчт юм да. Тэгээд Батнарамлыг бас Харвардыг төгссөн цөөхөн монголчуудын нэг гэдгээр нь мэднэ. За тэр дундаа Wall Street-д тийм ээ Bank of America ажиллаж байсан гэдгээр нь бас хүмүүс мэддэг болоо гэж бас бодож байна. Тэгээд яг тэнд ажиллах тэр жим хэдийд яаж гарч ирсэн болоо. Батнарамл гэдэг хүнийг нэвтрүүлэхдээ урьж оролцоолох одоо хамгийн томшилтой бол мэдээж Харвард их сургуулийг төгссөн цөөх хэдэн монголчуудын нэг учраас бид нэвтрүүлэгтээ урьж ерөнхийдөө залуу хойч ирээдүйн үед маань гадны томоохон ихтэй сургуулиуд руу суралцахад ямар боломж болцоо байдгийг гэдгийг танаар төлөөлүүлээд бас мэдээлэл өгөхийг эрмэлзсэн. Тэгээ мэдээж одоо таны хувьд бол 2004 онд Америк нэгдсэн улс руу одоо хөлгийн жолоо заасан гэж хэлж болох тийм ээ. Тэгэхээр тухайн үед бол Америк нэгдсэн улсад суралцсан гэдэг бол ялангуяа монгол залуучуудын хувьд бол бас нэлээдгүй хүнд хэцүү давааг давж байж суралцах боломж нэгддэг байсан болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр 2004 онд би Америкт нэгдүгээр курсын оюутан болоод сурч байсан. Гэхдээ тухайн үедээ би Монголд сурж байхдаа яг үүндээ Америкт сурах боломж байдгийг ч мэдээгүй. Яаж тийш өргөдлөө өгөх үү те юу бэлтгэх ч гэдгээ яг үндэ хэлээд ойлгоогүй явсан. Тэгвэл би яасан бэ гэхээр Монгол төрхийн сургуулийг төгсчөөд би Норвегт олон улсын бакалаврт гэдэг диплом байдгийн. Тэр нь болохоор их сургуулийн өмнөх 2 жилийн програм. Тэгэхээр тэр програмд би 2 жил сурсан. Тэр үедээ л яг Норвегт очиж би бас ингээд Америкт одоо төлбөрийн чадваргүй ч гэсэн тэтгэлэг аваад ингээд тэнцээ сурах боломжтой юм байдаг. Тэр үед л хүндээ ойлгосон. Macalester College маань Америкийн St. Paul's байдаг. Тийм Liberal Arts College байдаг юм л та. Би эдийн засгийн чиглэлээр Macalester College-д сурдаг байсан. Тэгэхээр тэнд эдийн засгийн чиглэлээр ингээд сурж байхдаа ерөнхийдөө манай хамгийн төгссөн шилдэг оюутнууд Wall Street-д очиж хөрөнгө оруулалтын банкнуудад ажиллах сонирхолтой байсан. Тэгээд Macalester College төгсчөөд Wall Street руу орсон гэсэн үг байна шүү дээ тийм. Macalester College төгсчөөд би нэг загварын үндэтэй 2008 онд төгсч таарч байгаа л да 4 жилийн програм чи 2004-өөс 2008 онд 2008 онд нэг Америкийн эдийн засаг хямраад би дэмжижгэн хөрөнгө оруулалтын санд одоо бидний хэлсэн санаачнаар загварын үндэт Америкийн Калифорни мужид байдаг те тэнд санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан. Нэг Wall Street орох хүсэл маань тэр 2008 онд би л чадаагүй байхгүй. Манай сургуулийн төгсөгчд анги болгон дээр ингээд ондоо төгсөгчд ирээд ерөнхийдөө ихэнх нь Wall Street-ээс байсан. Яг юу хийдэг те ямар ингээд дэлхийн томоохон хэлцлүүлээд орж ингээд компаниудыг хооронд нэгтгэж ч юм уу эсвэл IPO хийгдэж ч юм уу эсвэл зээл гаргахад нь санхүүгийн болон стратегийн зөвлөгөө өгдөг байсан. Тэгэхээр тэр ангиас хойш би ерөөсөө Wall Street-д өөрийгөө сарж үзмээр үнэхээр чин хүсэл төрсөн л да. Яагаад тэр Wall Street гэдэг за ерөнхийдөө зөвхөн санхүүгийн маш том байгууллага гэдэг л болохоос яг тэр байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг. Тэнд орсноор хүнд бас ямар боломж бий болдог гэх зэрэг мэдээлэлүүд бол тэр болгон бас байгаад идэггүй байлээ тэр би бас судалж үзсэн. Тэгэхээр яагаад бас тийшээ заавал ингэж зүтгээд тийш ерөөсөө бүр ингээд мөчөөгөө өгөхгүйгээр дайрсны эцэст бас ажиллах боломж нь олцсон байсан шүү дээ. Яагаад ингэж зүтгэсэн юм бол? Зөвлөлтөө тэр Wall Street гэж яриад байдаг. Яг Wall Street гэж яг юу гэлээд байгаа юм те? Wall Street гэдэг маань ерөөсөө тэнд анх Америкийн хөрөнгийн бирж үүсчихсэн те. Тэрийгэ дагаад тэрүүнд нь хөрөнгө босгох ч юм уу те санхүүгийн зөвлөгөө өгөх хөрөнгө оруулалтын томоохон банкнууд үүссэн түүхтэй. Тэгэхээр Нью-Йоркийн Wall Street маань дэлхийн санхүүгийн ер нь бол төвн. Дэлхийн тэнд ерөнхийдөө дэлхийн томоохон үндэстэн дамсан компаниудын санхүүжилт болон дэлхийн мөнгөний урсгал эргэлдэж байгаа яг төв байгаа юм л да. Тухайн үед ихтэй би
коллеж 2008 онд төгссөн. Тэр үед яасан бэ гэсэн чинь Америк эдийн засаг санхүүгийн хямралд орсон тий. Тэгээ яг ид санхүүгийн хямралд орж байхад би Wall Street-д ажил хайгаад явж таарсан. Тэр их хүнд даваа байдаг. Тэр айгүй хүнд даваа байсан. Тухайн үедээ бол би тийм хүнд даваанд орцсноч ойлгоогүй л явсан оюутан л та. Тэгэхээр ямар ч хэлсэн би нөгөө Америкт ажилд орохдоо бол зайлшгүй дадлага хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр би 1-р курстэй, 2-р курстэй, 3-р курстэй янз бүрийн дадлагууд хийгээд ингээд бас туршлагачаад тэрийгээ бас ашиглаад ингээд Wall Street-д өргөдлөө өгөл яваадсан. Ерөнхийдөө бол тухайн үед одоо санаж байхад бол 100 гаруй компанид өргөдлөө өгчээсэн. Гэтэ 100 гаруйгаас хэдэн зөвшөөрсөн хариу өгсөн бол? Ер нь бол ихэнх нь үгүй гэж хэлсэн. Харамсалтай тухайн үедээ бол би аль нь тэнцээгүй. 100 банк руу гэсэн үү тий? Яг 100 банк ч лээ. Ер нь бол ингээд 20-30 банк бол байсан. Тэгчээд дээрэс нь Америкийн том корпорациуд байна тий. Тэгэхээр би ер нь ажилд орох ингээд боломжтой эсвэл ажилд орохыг зорж байгаа тэр нэлээд олон компани руу тий. Анхны тэр өргөдлөө өгнө гэдэг маань интернетээр ороод тэр аппликейшн өглөөд те өөрийнхөө эссе тэр cover letter одоо юу гэдгийг тэр CV гэж ярьдаг шүү дээ те тэднийг нь бүгдийг ингээд өгөхөөр ерөөхдөө компаниуд тэр ихний шалгуур явуулна гэсэн үг шүү дээ. Тэр ингээд айгүй олон юм шиг харагдаж байгаа боловч яг Америк оюутнуудын дунд ингээд харьцуулаад үзэх юм бол нэг олон оюутан жоохон амбицтай оюутан бол гайхгүй дүнэлтэй. Яагаад гэхээр нэгдүгээрт Америкт маш олон компаниуд байдаг. Тэгэхээр мэдээж Wall Street-ийн за нэг жижиг томыг нь оруулаад 20-30 банк руу apply хийлээ хэд те өргөдлөө өгөхөд цаана ингээд үлдсэн консалтинг ч юм уу те эсвэл ингээд Америкийн үндсэн дамсан том корпорациуд байдаг. Тэрний стратеги ч юм уу те янз бүрийн салбаруудад ингээд өргөдлөө өгөх боломжтой. Тэгэхээр тэр өргөдлөө ингээд олон компанид өгөөд. Гэхдээ бас яах вэ? 10 гэдээс нь 2-р шат эсвэл 3-р шат эсвэл эцсийн шатанда ороод Америкийн олон хотуудаар бас нисээд эцсийн шатны ярилцлаганд ороод явсан. Тийм боловч тухайн үедээ яг санхүүгийн хямралд дайрсан болохоор олон улсын оюутнуудыг авах сонирхол нэгдүгээрт баг. Заримдаа олон улсын оюутан гэдгээ асуухгүй бол ингээд хэлэхгүй нуугаад явдаг үедсэндээ байлаа. Тэгээд дандаа хинкээс нь баг 99% байсан ч юм уу та баг үгүй гэсэн хариу авч ирсэн л та яг эцсийн шатн дээрээ. Маш том байгууллага байх нь шүү дээ. Тэгээд тэнд ажиллаагүй юу? Ажилласан. Тэгээд яг 99% гэдэг нь хамгийн сүүлээс нэг одоо тим те зөвшөөрсөн хариу бол авсан л та. Гэхдээ эхэндээ нөгөө 99 үгүй гэсэн гэд хариу авахар те айгу хүнд туссан те. Заримдаа сэтгэлээр унах ч юм уу те. Би үнэхээр хаанч хүрэхгүй юм байна ч юм уу. Ингээд би чадахгүй юм байна те. Тэгэхээр тэр үед ингээд яалтчгүй дахиж босч ирэл дараагийнхаа өргөдлөө өгөхтэй зайлшгүй шаардлага тулгарч байсан. Тухайн үедээ эхэндээ хэцүү хүн тусч байсан боловч ингээд дараагийн үедээ илүү хялбархан болоод те. Дараагийн үедээ үгүй гэж хэлсэн бол шууд за тэгвэл дараагийнх нь юу вэ гэдэг асуулт шууд өөртөө тавьж эхэлдэг ч юм уу те. Тэгэхээр тэр үе маань ингээд хичнээн ингээд бэрхшээлтэй үе боловч явж сүүлдээ надад хамгийн их сурсан яалтчгүй нэг үе хэсэг болж таарсан л та. Тэгээ ер нь ингээд одоо жишээлбэл Wall Street гэдэг юм байл та. За одоо жишээлбэл миний ажилласан Bank of America Merrill Lynch гэдэг Америкийн нийт хөрөнгөний хэмжээгээр бол 2 том банкных нь нэг. Дотроо банкыг ч ингээд аваад үзэхээр арилжааны банк гэж нэг хэсэг байна. Тэр нь одоо бидний мэддэг болсон те. Худалдаа хөгжлийн банк ч юм уу, боломт ч юм уу те. Хүмүүсээс зээл аваад хадгаламж аваад зээл болгодог те. Тэрүүн дээрээ ашгаа хийдэг. Нөгөө хэлбэр нь яадаг вэ гэхээр нөгөө санхүүгийн эдийн засгийн ингээд томрох тусмаа хөрөнгө оруулалтын банк, investment bank гэж гарч ирдэг. Тэр маань яадаг вэ гэхээр ялангуяа ингээд том болоод хөгжсөн те. Томоохон үндэстэн дамсан ч юм уу эсвэл дотоодын томоохон корпорациуд санхүүгийн янз бүрийн хэрэгцээ гарна. Тэрүүн дээр нь стратегийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх тийм банкыг хөрөнгө оруулалтын банк гэж хэлдэг юм л да. Тэгэхээр одоо жишээлбэл IPO гэж бид нэр ярьдаг тийм үү? Тэр компани хувьцаагаа гаргах ч юм уу эсвэл олон нийтээс ч юм уу олон хөрөнгө оруулалтын томоохон сангуудаас зээл хэмжээгээр ч юм ямар нэгэн хөрөнгө санхүүгийн хэрэгслээр мөнгө усгах тэр арга хэрэгслэл тэр мэрэгжлийн зөвлөгөөг хөрөнгө оруулалтын банк өгдөг байхгүй. Тэгэхээр тэр маань одоохондоо яг Монголын санхүүгийн зах зээл дээр яг бий болж үүсч гарч ирээгүй байна л да. Гэтэ альва улсын зах зээл сая ялангуяа санхүүгийн хөрөнгөний зах зээл томрох тусам компаниуд нь илүү томроод те илүү мөнгө шаардах тусмаа хөгжих тусмаа тэр хөрөнгө оруулалтын банкны зах зээл эсвэл хэрэгцээ бол зайлшгүй гарч ирдэг. Энэ нь ялангуяа томоохон дэлхийн томоохон тийм хөгжтөн зах зээлүүд дээр бол яалтчгүй
нэлээд нэр хүндтэй том байдаг тийм банкны нэг салбар юм байна л та. Дэлхийн хамгийн том эдийн засгийн худалдааны төв болох Wall Street нь дангаанц Америкийн төдийгүй дэлхийн эдийн засагт хувьтай нөлөөлөгч юм. Wall Street-ийн хувьд бие дутгаараа Нью-Йорк хотын Манхэттен дах 1 миль хүрэхгүй үргэлжлэх барилгууд гэж хэлж болох юм. Гэхдээ үзүүлэх нөлөөний хувьд дэлхийд даяар нэгэнд төгс юм. Wall Street гэсэн энэхүү нэр томьёо нь анх Америкийн хөрөнгө оруулалтын салбарт хамгаалсан бие даасан том бүлгийг нэрлэдэг байж. Харин хөрөнгө оруулалтын банкуд болон арилжааны банкуудын хоорондох ялгаа 2008 оноос арилж өнөөгийн Америкийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт Wall Street-д олон төрлийн үйл ажиллагаа бий болсон юм. Үүнд хамгийн том хөрөнгө оруулалтын банкуд, арилжааны банкуд, дундын сангууд, хамтын сангууд болон хөрөнгө удирдлагын компаниуд, даатгалын компаниуд, брокер дилер, валют болон өргөний хэрэглээний барааны худалдаачид санхүүгийн байгууллагууд гэх зэргийг дурдж болох юм. Эдгээр олон аж ахуйн нэгжүүдийн төв байр бусад хотууд болох Чикаго, Бостон, мөн Сан Франциско гэх зэрэг хотуудад байж болох байсан. Харин Америкийн хөрөнгө оруулалт санхүүгийн салбарын төв болох Wall Street эсвэл The Street-д байхыг илүүд үзжээ. Сонирхолтой нь Америкийн хөрөнгө оруулалтын салбарын төв болсон Wall Street гэх нэр томьёотой төстэй Streets гэх энэ нэр томьёо бусад улс орнуудын хөрөнгө оруулалтын салбар, санхүүгийн салбарт хэдийн түгээмэл болсон мэлээ. Дэлхийн нийт бүтээгдэхүүний 22.4%, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 16.8 их найд доллар гэсэн дүнгээрээ Америк дэлхийн хамгийн том эдийн засгтай улс болсноо зарлаж байсан цаг саяхан. Энэ нь 2 дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засгаас бараг 2 дахин их үзүүлэлт олж байсан. Хөрөнгийн зах зээлд Америк нэгдсэн улс 2014 оны 9-р сарын 23-нд тунхагладснаар 23.6 их найд Америк доллараар дэлхийн хөрөнгийн зах зээлийн 36.3%-ийг эзэлдэг гэдгээрээ хамгийн том улс болж хэмээн мэдэгдэж байсан юм. 2 дахь том зах зээлийн хувьд Япон улс 4.6 их найд Америк доллар буюу дэлхийн зах зээлийн дөнгөж 7%-ийг бүрдүүлж байсан юм. Wall Street хамгийн том санхүүгийн зах зээлтэй дэлхийн хамгийн баян үндэсний худалдааны төв, эдийн засагт ихээх нөлөө үзүүлдэг нь маргашгүй. Wall Street өдрийн дундаж худалдааны дүн, жагсаалтан дах компаниудын нийт зах зээлийн үнэлгээгээ дэлхийд даяар тэргүүлдэг Нью-Йоркийн хөрөнгийн биржийн төрөлх газар юм. Үүнээс гадна дэлхийн 2 дахь хөрөнгийн биржийн тахув байр нь мөн л Wall Street-д оршиж байна. Нью-Йоркийг өдрийн 5 их найд Америк доллараар дэлхийн 2 дахь том гадаадын валютын зах зээлийн худалдааны төв болж байгаа үед Wall Street-ийн гудамжинд дах аж ахуйн нэгжүүд хамтдаа триллион Америк долларыг удирцаар байна. Тэгээд яг тэнд байжгаад эргээд Монголд ирсэн байдаг юм байлаа шүү дээ, тийм ээ? Bank of America-д ажиллаад эх орондоо ирсэн шалтгаан нь визний хугацаа дууссан байлээ шүү дээ, тий? Тэрнээс бусдаар бол ерөнхийдөө тэнцээ үргэлжлүүлээд ажиллаад авах хүсэл сонирхол өртсөн. Тэр маань юу л да нөгөө Bank of America Merrill Lynch би Нью-Йоркийн салбарт нь 1 жил ажиллаж байгаад визний асуудлаас болоод манай банк намайг ондоо офис руу шилжүүлэх шаардлага гарсан. Тэгэхээр би тэн дээр нь Австралиг сонгоод Австралийн офист бол нөгөө визний асуудал бол байхгүй л та. Гэхдээ ер нь бол би тэр бол миний өөрийн хувийн сонголт. Их орлогоо буцаахаа хувийн сонголт байсан. Яагаад Монголд ирчээд буцаа Харвард руу явцсан бэ? Тэгэхээр яг тэр боломж гарсан болохоор явсан уу? Тэгэхээр за ямар ч байсан нэг би зөвшөөрсөн хариу аваад тэнд 1 жил ажиллаад тэгээд оюутныхаа визээр ажиллаж байгаа юм л та. Тэгэхээр Америкт бол нэг оюутныхаа визээр 12 сар ажиллах хэрэгтэй байдаг. Тэрнээсээ хойш тэр маань дууссан гоо тэгээд Монгол руугаа буцчихсан. Монголд би 2010 онд ирлээ. Тэгтэл Монгол улсын эдийн засаг маань бас нэлээд хүнд байдалд орсон тухайн үед. Гэхдээ дараагийн 1-2 жилдээ бол буцаад сэргээд дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн тоонд орсон шүү дээ. 2011 онд манай эдийн засаг 17 гаруй хурдтай өссөн байдаг тийм. Тэгэхээр бодит өнгө. Тэгэхээр энэ бол яалтчгүй ямар ч эдийн засгийн хувьд бол атаархаар тоо. Тэр үед нь би Монголд байж таараад ерөнхийдөө олж жигэн гэхдээ өөрийнхөө мэрэгчлэрээ corporate finance буюу санхүүгийн хөрөнгө ослолтын чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд Монголд ирээд 4 орчим жил ажилласан. Ерөнхийдөө бол яг санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр corporate finance гэж ярьдаг юм да. Тэр чиглэлээр яг ялангуяа нөгөө гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах төр зөвлөгөө өгөх чиглэлээр
жижигхэн одоо хөрөнгө оруулалтын зөвлөх багтаа тий гадаад компаниудад Монголд ажиллаж байсан. Тэгчээд тэн дээр бас яг манай нэг гадаад миний захирлууд бас чи тий буцаад MBA гэдэг маань нэг бизнесийн удирдлагаараа буцаад тэр томоогоо сургууль зогч чи боломжтой байгаа чи өөрийгөө сориод үзгэж надад нэг дүр зөвлөжсэн. Тэр маань бас явж айгүй их тос болсон л та. Яг би өөр болохоор ер нь MBA мастер хийх ёстой байна гэд анханасаа бэлдэж явжсэн. Гэхдээ намайг миний ажиллажсэн компанитэй удирдлагууд бас дэмжиж тэр үедээ ажлыг яг гэдэг миний recommendation letter буюу ажлын тодорхойлтуудыг бас бид нэр гаргаж өгч байсан. Эхлээд сургуулиудаа шийдэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр яг нөгөө би Америкт бакалавроос хийсэн болохоор буцаад магистрт ерөнхийдөө юу шаардлагатай байдгүй те. Ямар хэсэг яаж бичих юм уу? Тэр талаараа бол нэлээд жоох гэхдээ ерөнхийдөө бол гадралдаг те. Гэхдээ асар их юм шин өөртөө заах хэрэгтэй болсон. Тэгээд ямар ч байсан за нэг 4 сургууль руу apply хийгээд үзье. Гэхдээ би тэн дээр маш том асуултын тэмдэг байсан. Тэр маань юу гэхээр за би Америкийн шилдэг сургуульд ингээд хүчээ үзээд үзье. Тэнцвэл тэр тэнцэхгүй бол тэр. Гэхдээ миний ажлын туршлага маань Монголд байдаг. Монгол компанид ажиллаж байсан. Тэгэхээр миний Монголын ажлын туршлагыг гадаадад тэр том сургуулиуд өгөх болов уу гэсэн нэг том асуултын тэмдэг бол би яг хариу автлаа миний толгойд байсан. Гэхдээ мэдээч тэр хэрэгслээ бууруулахын тулд би олон талаас нь хичээх шаардлагатай болсон л та. Тэгээд ихнээ 4 сургууль сонгосон байгаа юм тэндээ Harvard-ын бизнесийн сургууль, Stanford-ын бизнесийн сургууль, тэгээд Pennsylvania сургуулийн Wharton Business School бизнесийн сургууль, тэгээд Chicago сургуулийн Chicago Booth гэдэг. Ерөнхийдөө бол Америкийн яг 1 2 3 4 гэсэн сургууль руу өргөдлөө үгээл өөрөө үзье гэл бүгдийг бэлдээл өгсөн. Тэгээд дараа нь ингээд нөгөө сургууль дээр очичоод нөгөө Америк найзуудтайгаа ярьсан чинь бүр 16 сургууль руу хүртэл өсөлтөө явуулсан хүмүүс зөндөө байдаг юм байлаа. Тэгэхээр ялангуяа нөгөө Америкт оюутнуудын чинь өөрөө баг айгүй өрсөлдөөнтэй тий. Жишээлбэл одоо Harvard-ын бизнесийн сургуулийн хувьд чинь 12 мянган орчим аппликейшн аваа тий. Тэрнээс 900 орчим оюутан шигшиж авдаг юм байна л да. Тэгээд аль альнаас нь та зөвшөөрсөн хариу болсон? За ямар ч байсан тэгээд энэ процесс маань бол яг үнэхээр нэлээд урт хугацаа шаардсан процесс болж таарсан. Ажлынхаа хажуугаар хийгээл тий. Тэгээд Harvard-ын бизнес сургуулиас мэдээж зөвшөөрсөн хариу авсан. Би Harvard их сургуульд суралцъя гэж суралцчихдаг байх л та тий. Мэдээж тухайн сургуулиас тавигдах шаардлага маш өндөр байдаг болов энэ болцлоодыг хэрхэн яаж давсан бэ? Тэр үед яг миний үндсэн зорилт бол яг Harvard-ын их сургуульд сурах бол яг үндэ бол биш л дээ. Тэгэхээр яг хоёлаа нэг дөрөв ярьсан. Wall Street-д тэр банкнд ажил нь надад илүү чухал те. Яаж тэнд хүрэх вэ гэдэг одоо арга олох хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр яг би Монголд ажиллаж байгаа одоо Монголд ингээд компанид ажиллаж байгаа ажилч юм байна те. Тэгэхээр тэрний хамгийн оновчтой тэр хүрэх зам маань буцаад MBA тухайн орнд нь очиж хийх те. Бизнес удирдлагын магистрийн тухайн орнд нь очиж хийх юм бол тэр сурж явах явцдаа нөгөө тэр хөрөнгө оруулалтын банк ч юм уу те. Тэр Америкийн том компаниуд өөрсдөө ирээд ярилцлага аваад ажилд авдаг байгаа. Тэгэхээр яг тэр маань тэр өөрөөр хэлэх юм бол тэр Harvard-ын бизнесийн сургууль надад тэр ажлыг авахд гүүр болсон гэсэн үг юм л та. Тэгэхээр мэдээж тэр ажлыг авдаг одоо тийм сургуульд одоо тэр ажил олгогчид өөрсдөө ирдэг тэр топ програмд орохын тулд те өөрөө яг тэр сургуулийг зөв сонгож яг тэнд нь шалгуурыг хангах хэрэгтэй болж таарч байгаа. Тэгэхээр яг тэрнээсээ тэгээд надад одоо зөвшөөрсөн гэсэн хариу өгсөн сонголтуудаас Harvard-ын бизнесийн сургууль хамгийн сайн хөлбөрийг тийм надад хамгийн оновчтой зөв хөлбөрийг тэгээд ч миний яг хүсэж байгаа програм мөн байсан учраас ер нь сонгож таарсан байна. Тэгэхээр яг Harvard-аас тэгтээ тухайн үед бас ямар хариулт өгч ирсэн бол ямар одоо асуултыг танд тавьж ирсэн бол тий өөрийг танд сорж ирсэн тий яг одоо аплай хийгээд ч мэдээ чирийг шалгалт авах шүү дээ тийм ээ. Тодорхой хэмжээний бас нэг асуулт хариулт явах бах. Энэ дээр бас хамгийн одоо өөрийгт нь эргэлзүүлж ирсэн тийм асуулт байсан болоо. Өстой зөндөө байсан шүү. Тэгэхэд тухайн үед нөгөө томоохон сургуульд сурж байсан Монгол оюутнууд ч юм уу те би мэддгүй байсан. Гэтэ ховорч байсан баг. Тэгэхээр мэдээлэл хаанаас судлуулж байсан бэ гэхээр дандаа интернетээс ч юм уу те судлуулж таардаг байсан. Тэгэхээр мэдээж тухайн үед жишээлбэл ингээд
Монгол оюутнууд төгссөн тэр хүмүүстэй ингээд уулзах боломжтой байсан бол магадгүй мэдээллийг аюу оновчтой богино хугацаанд авах боломжтой байсан баг тийм. Тэгэхээр миний урах шанс байгаа ч юм уу гэж юм. Тэгэхээр ерөнхийдөө бол жоохон ингээд манан дунд ингээд яаж игээл азаа үзье гэсэн зорилгоор ерөнхийдөө орсон. Харвардын бизнес сургуулийн өөрөө төгссөн бүх оюутан ерөнхий менежментийн чиглэлээр диплом авдаг. Яг тэгэхээр сургууль болгоно өөр өөрийн онцлогтой. Харвардын бизнес сургууль ерөнхийдөө дараа түвшний томоохон компани тийм үндсэн дамсан тэр корпорациудын менежерүүд гүйцэтгэх удирдах тийм тооцыг бэлтгэх зорилготой. Тэгэхээр тэр чиглэлээр ерөнхийдөө бол би мэргэжсэн гэх юм уу та тийм. 1607-оос 1638 онд Англи улсаас Америк нэгдсэн улсад элчин сайтаар сууж байсан Джон Харвард, Чарльз Таун хувийн номын сан өв хөрөнгөө дөнгөж байгуулагдаад удаагүй коллежид өвлүүлэн үлдээсэн юм а. Тэр коллеж бол өнөөгийн Харвардын их сургууль бөгөөд Джон Харвард, Чарльз Таунд талархан түүний нэрээр сургуулийг нэрийдэх болжээ. Америк нэгдсэн улсын эртний сургуулиудын нэг тус сургууль нь 1636 онд Массачусетс мужид 9 оюутантай анхны хичээлээ эхэлж байжээ. Түүнээс хойш суралцагчдын тоо өссөөр өнөөдөр нэг хичээлийн жилд 20,000 гаруй оюутнууд бакалавр, магистр, докторийн зэрэг хамгаалахаар мөн төрийн удирдах зөвлөлийн ажилтнууд мэдлэг чадвараа дээшлүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирж суралцдаг байна. Харвардын бизнесийн сургуулийг дэлхийн хамгийн шилдэг сургууль гэдэг. Одоогоор Харвард их сургууль нь 13 мэргэжсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын програм нь Харвард их сургуулийн тусгай бэлтгэгдсэн суралцах арга барилаар суралцдагт оршдог юм а. Сургалтын програм нь амьдрал дээр үндэслэгдэн асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах үнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургадаг гэдгээрээ бусад сургуулиудаас ялгардаг байна. Харвардын их сургуульд байх Harry Elkins Wade нэрээр нэрэмжит номын сан нь Америк нэгдсэн улсын хамгийн том номын сангийн нэгээр зөв ёсоор нэрлэгддэг байна. Энэ номын санг анх Харвардыг 1907 онд төгссөн Harry Elkins Wade нэрийн ээж хүүгийнхээ дурсгалд зориулан байгуулж байжээ. Номын сан нь нийт 10 давхар ба үүний 4 давхар нь газар доор байрладаг юм. Сонирхуулахад Харвардын оюутнууд сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд байрладаг Джон Харвардын гэрэлт хөшөөг 3 худлын хөшөө гэж нэрлэдэг юм байна. Учир нь хөшөөний суурин дээр Джон Харвард үүсгэн байгуулагч 1638 гэж бичсэн байдаг. Гэтэл яг үнэндээ Джон Харвард энэ сургуулийн үүсгэн байгуулагч биш. Харин сургуулийг байгуулагдахад их хэмжээний хандив өгсөн эрхэм юм а. Мөн Харвардын их сургууль нь 1638 онд биш 1636 онд байгуулагдсан Америк нэгдсэн улсын ууган их сургууль. Харин 3 дахь худал зүйл нь энэ хөшөө Джон Харвардынх биш гин. Хөшөөг урлах үед Даниэл Честер Френч гэдэг оюутан модель нь болж байжээ. Гэсэн чи хөшөөний мутраас оюутнууд адис авч шалгалтанд орохын өмнө ат дуудна хэмээн хөлийн үлмийг нь зүлэгдэг уламжлал тогтжээ. Айкок саяын хөтөлбөр 7 хоногт 7 ялагч. Нэм гараг бүр 1 сая төгрөгийн эзэн болно. Хөтөлбөр явагдах хугацаа 2019 оны 1-р сарын 28-наас 3-р сарын 4. Та өөрт байгаа оноондоо тааруулан хэдэн чирэг авч болно. Айкок хаврын шин цагуурт Улаанбаатар их дэлгүүр. Айкок саяын хөтөлбөр 7 хоногт 7 ялагч. Нэм гараг бүр 1 сая төгрөгийн эзэн болно. Хөтөлбөр явагдах хугацаа 2019 оны 1-р сарын 28-наас 3-р сарын 4. Та өөрт байгаа оноондоо тааруулан хэдэн чирэг авч болно. Айкок Харвардыг сонгосон шалтгаан магадгүй бас яг Wall Street байсан юм болоо. Нэг шууд орох гүүрэн байсан юм болоо. Тэгэхээр за ямар ч хэлсэн
Харвардаас зөвшөөрсөн гэсэн бичиг авчлаа. За Уортонгоос бас зөвшөөрчлөө. Гэхдээ бас дараагийнхаа алхмын юу гэсэн. За тэгвэл одоо энэ хоёр үнэтэй сургуулийг яаж төлөх вэ те? Аль нь надад мөнгө өгөх боломжтой байна те? Тэрийг нь харсан л та. Тэр бол яалтчгүй тэгээд дараагийн шалгуур болж байгаа. Тэгэхээр Харвардын бизнесийн сургуулиас л надад бас нэлээд бүгдийг биш ч гэсэн те нэлээд хэсгийг нь тэтгэлэг болгож өгсөн байгаа. Харвардд бас тэтгэлгээр суралцсан гэсэн шүү дээ. Энэ ямар тэтгэлэг байсан юм бэ? Тэр маань ерөнхийдөө нөгөө Америкийн боловсролын давуу тал нь юу гэдэг юм л та. Олон сургууль Америкийн боловсролын системд тэр сургуулиудын ихэнх нь хувийн нэгдүгürt. Тэр хувийн сургууль одоо жишээлбэл Харвардын их сургууль ч өөрөө хувийн сургууль шүү дээ. Өөрсдөө санхүүгээ босгодог учраас засгийн газраас нэг одоо төсвөөсөө ч юм уу те хамаарал багтаа гэхдээ тэр төгсөгчдөөс те өөр ямар нэгэн хэлбэр мөнгө өөрсдөө босгочдөг тийм өөрсдөө хөрөнгөний сан байгуулаад тэр сангаа айгүй ашигтай ажилуулаад тэрнийхээ ашиг орлогоор тийм сургуулийнхаа санхүүжилтийг хийгээд гадаадын мундаг одоо гадаад дотоодын тийм ч юм уу эсвэл хамгийн шилдэг оюутнуудыг татж авахын тулд тэтгэлэг төлбөрийг ингээд өөрсдөө гаргаад ирэх тийм хөрөнгөтэй гэсэн үгтэй. Тэр хөрөнгөө тэр структураа гаргаад ирсэн учраас магадгүй Америкийн сургуулиуд хамгийн шилдэг дэлхийн даяар тийм хамгийн шилдэг гэсэн оюутнуудыг шалгамлж авч чаддаг баг. Тэгээд тэр оюутнуудын арга ирэмж юм уу тийм төлбөрийн төрөх чадваргүй ч гэсэн хангалттай цэхийн бүх тийм чадaltaй байдагтай. Миний бодлоор бас яг тэр Америкийн боловсролын системийн хамгийн давуу тал нэг нь хамгийн сайн явж байгааг нэг шалтгаан юм болов уу гэж ойлгодог. Хэдий сурах авьяастай сурч чаддаг сайн одоо боловсролтой болохын тулд мэрийдэгч байлаа гэсэн одоо мэдээс санхүүгийн асуудал бол хэцүү шүү дээ. Тийм ялангуяа одоо яг Монголын дундаж амьдралтай болон тэрнээс доошоо амьдралтай хүмүүсийн хувьд бол энэ төлбөр асуудал, санхүүгийн асуудал гэдэг бол аюу хүнд асуудал байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр таны хувьд бас яг энэ тэтгэлэг гэдэг зүйл амьдралд тань хэр том одоо өгөөжийг өгсөн бай. Хаанаас эхлүүл яг энэ тэтгэлэг явсан бай. Тэр наадах чи өөрөө айгүй чухал асуудал. Яагаад гэхээр би болохоор өөрөө бол анханасаа хөтөний хөлтэй. Ховд аймагт төржсөө тэндээ 8 жилээ төгсөөд тэгээ бүр яг тэрнээс анх тэтгэлэг гэрн авах явжсэн. Тэгэхээр миний амьдралыг одоо хамгийн том хурцлтыг авчирхад хамгийн чухал зүйлсийн нэг бол яалтчгүй тэтгэлэг. Тэгээ би ингээд тооцоод үтсэн ингээд надаас айгүй олон оюутнууд асууж ирсэн. Тэр ерөнхийдөө ингээд би хэдэн ямар хуу тэтгэлгүүд авч ирсэн бэ те ямар хэмжээний. Тэр бараг 300 мянга орчим доллар гэдэг чинь Монгол мөнгөөр бол одоо 750 орчим төгрөгийн тэтгэлэг нийтдээ авсан байдаг юм байна. Тэгэхээр хэрвээ тэрнийг жишээлбэл манай аав ээж 10 хүн ч юм уу те төлөх ёстой гэсэн бол боломжгүй байсан баг л та. 300 мянган долларын тэтгэлэг авна гэдэг бол бас л хэн болгонд тохиогоод ахаар ийм их аз завшаан биш болов уу гэж бодож байна. Тэгэхээр нийтдээ ер нь хичнээн тэтгэлэгт хамрагдсан юм байна. Тэгэхээр чинь би баг сурсан сургууль болгоноосоо тэтгэлэг авсан. Тэр одоо нөгөө ховдоос Улаанбаатарт ирж байхдаа бас тэтгэлэг гэж баг ойлголтгүй байж тэнд тэтгэлэг анхаа азар авч таарсан байдгийн. Тэгээд Норвег сурахтаа бас бүтэн тэтгэлэг авсан. Тэгээд бакалавра макалстер хийхдээ бүтэн тэтгэлэг болчихсон таарсан. Хэрвээ тэтгэлэг байгаагүй байсан бол өөрөө төлөх ёстой байсан бол надад би бол зүгээр хөдөлгөөний ялаас гаралтай надад ямар ч боломж байхгүйсэн. Гэхдээ тэр надаа нэгэнтэл манай үеж чадваргүй юм чинь ч юм уу надаа нэгэнтэл мөнгө байхгүй юм чинь би сурч чадахгүй ч юм уу цаашаа явж чадахгүй ч юм те тэрийг арай жоохон ондоо өнцгөөс харсан байна та. Тэгэхээр хамгийн гол нь тэтгэлэг бол боломжтой. Гэхдээ тэрнийхэн төлөө хамгийн гол нь шалгуурыг нь давсан те тэр чадвартал байх ёстой гэсэн ер нь зарчмаар л анханаас явсан гэсэн. Энийг Аз гэж боддгоо юу гэж боддог вэ? Одоо хаа байсан бар хязгаар ховдоос ингээл Улаанбаатарт ирж суралцаа. За тэгэл Норвег, Америк гэл ингээл маш одоо хамгийн өндөр боловсрол олгодог сургуулиудыг дамжаад явцсан болоо даа гэж хараад байна л да миний хувьд. Тэгэхээр энийг юу гэж хардаг вэ та өөрөө? Тэгэхээр нэг талаас энэ нь боломж юм л да. Тэгэхээр за ихний тэтгэлэг бол өстой яалтч миний бодлоор Аз байсан баг. Тэ. За хамгийн анхны тэтгэлгээ яаж авчихсан бэ? Одоо 8 дахь ангийн хүүхэд ховдод сурж байгаа шүү дээ, тий. Яаж Улаанбаатарт ирэх тийм шанс гарав? Үед би 8 дугаар ангид нөгөө ангийнхаа математик олимпиадад төрүүлж бай. Тэгээд улсын математик олимпиадад анхудаага гэрээсээ хол явж ирсэн. Тэгээд тэр тухайн үед чинь
хөвсгөлийн мөрөө хотод болж исэн. Тэгээд тэндээ медаль эдэн аваагүй ямар ч. Гэхдээ тухайн үедээ би баг өөрөө ч мэдлгүй тэнд Монгол төр сургуулийн шалгуулт явуулж ирсэн байл та. Бас нэг олимпиадын нэг хэсэг юм болов уу баг бодооч орцсон чинь тэр нь тэнцээд тэтгэлгээр явуулчлаа. Тэгээд айгүй хөвгчлээ тухайн үедээ би мөрөнгөөс амар баярлаад аав ээж рүүгээ залгах гэж байна л та. Тэгээд гэрлүүгээ залгаад? За тэгээ аав ээж рүүгээ залгаад би ингээд Улаанбаатарт ингээд сурахаар боллоо гэд. Тэгээд манай аав ээжээр тэр утасны цаана ингээд инээлдэ те. Тийм үү. Шаалаад байгаа. Дөнгөж гэрээс анх явж байгаа Улаанбаатар явж чадах юм уу гэдэг. Тэр үедээ тухайн үедээ би Улаанбаатарт сургууль сурахээс илүү Улаанбаатар хотод те аймгийн амьдрын гэдэг тийм нийслэлд амьдрын те өндөр том байшингууд үзсэн гэдэг тэр хүүхдийн дээрэн хүслээр л баг явж байсан юм шиг байна л та. Тэгэл манай үеэр за яваад нэг 2-7 хоногийн дараа буцаад ирэх үедээ гэрээ санаад анх бодож байсан те. Тэгэл явуулж исэн байлээ. Гэхдээ тэрнээс цаашх нь бол ерөнхийдөө хүн өөрийнхөө нөхцөлөө тодорхойлно л та. За би ингээд өдөрөөс ирсэн оюутан ус аав ээж миний төлбөрийг барахгүй. Тэгэхээр эсвэл тэр миний сурах байгаа сургуулиуд энд дүүртэй те. Тэгэхээр миний нөхцөл юм чинь одоо би дүүл өгөртөө яаж боломж өгсөн чи цаашаа явах уу? Сургуулийнхаа сонголтыг хийхдээ ч гэсэн тэр сургуулийг судалж хагаад яг гадаадын оюутнуудад үүдүүд тэтгэлэгтэй сургууль мөн үү те. Тэгээ яг ямар зарчмаар өгдөг юм бэ? Тэгээ шалгуур нь яг юу юм бэ? Би яг тэнцвэл миний магадлал юу юм бэ те. Тэрэнд хүрэхийн тулд би өнөөдөр яг өөртөө юу хийж явах хэрэгтэй байна? Яманд нь бэлтгэх хэрэгтэй байна те. Тэгэхээр энэ бүхний ард нь яг үндэ хэлэхэд юу л та. Энэ баг азар үзээд өгөхөөс гэхээсээ илүүтэйгээр бас ингээд нөр хөдөлмөр бэлтгэлтэй бас яг ингээд судалгаа тэр яг ингээд оновчтой сургуулийнхаа програмаа тодорхойлох тэр бүхэн маань яг ард нь явж байгаа л да. Ер нь бол ингээд боловсролын систем дээр тэр нь тусгай дунд байна ч коллежийн ч ихтэй сургуулийн те. Тэгэхээр тэрүүн дээр ингээд нэг тийм цэвэр өрсөлдөөний хэлбэрийг ингээд болон гаргаад ирэх юм бол те. Оюутнуудад тэр нь айгүй эргээр нөлөөлөх юм байна л да. Ялангуяа сурах гэж байгаа хүмүүст те. Би одоо жишээлбэл за ингээд хор шор хийсээ илүүтэйгээр би ингээд одоо нийтдээ ингээд 100 хүүхд суралцж байгаа би ерөнхийдөө хаана байгаа юм бэ те. Цаашаа яагаад гэхээр тэр маань буцаад тэр хүүхдэд цаашаа хэр их одоо өсөн дэмжих ёстой те. Тэрийг ингээд нээлттэй мэдээлэлт болгож өгдөг юм байна л да. Тэр маань ч гэсэн тэгээд цаашаа хүнийг өөрийнхөө ингээд дотоод амбицыг хөдөлгдөг ч юм уу те. Өрсөлдөөнтэй байхад нь ингээд давуу тал болдог те. Би Америкийг л яриад байна л да. Яагаад гэхээр би өөрөө одоо яалтч бакалавр магистр Америкт хийсэн болохоор олон улсын оюутнуудад 100% итгээд те. Тэр үедээ одоо бүр Америк руу нисэхдээ онгоцны тийзэндээ хүч өрөхгүй оюутан байсан гэсэн тэрийг нь хүртэл тэтгээд тэтгэлгээр аваад те сурах боломж байдаг юм аа. Ялангуяа Америкийн топ сургуулиуд. Яагаад гэхээр топ сургуулиуд маань өөрсдөө нэлээд хөрөнгөлөг байдаг. Тим тэр утгаараа шилдэг оюутан байх юм бол тэр хүүхдийн ар гэрийн санхүүгийн байдлаас харгалзахгүйгээр тэтгэлэг авах боломжтой тэтгэлэг өгдөг. Тийм учраас тэр сургуулиудаас яг оновчтой харж байгаа зөв сонгож яг шалгуурт нийцэж чадах юм бол боломж бол зөндөө байдаг юм байна л да. Харвард чинь өөрөө need based гэдэг баг санагдаж юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүүхдийн тухайн тэнцсэн оюутны ар гэрийн боломжоос нь те шалтгаалж тэтгэлгийн хэмжээгээ тодорхойлдог гэсэн үг. Тэгэхээр мэдээж миний сургууль тэнцсэний дараа яадаг вэ гэхээр ийм үе шаталтай яваад байна л да. Тэгэхээр мэдээж эхлээд бол admission committee буюу сургууль тэнцэх тэр шалгуурыг хангах тэр комитет буюу хороогоор явж байгаа. Тэр хороогоор тэнцсэн оюутны материал санхүүгийнхаа албар очно. Тэр санхүүгийн албар нь яах вэ гэхээр тэр одоо тухайн үед чинь миний Монголд авчихсан цалин болон те миний нэр дээр байдаг одоо янз бүрийн хөрөнгө ч юм уу аав ээжийн те үлгэлрэх те аав ээжийн маань хөрөнгө аав ээжийн маань цалин тэр бүхнийг үндэслэж хагаад одоо томьёонд оруулаад энэ хүүхдэд өөрөөсөө ийм одоо мөнгө гаргах чадвартай байна. Үлдсэнийг нь бид нэр зээлийн ийм хэмжээнд ч юм уу те тэтгэлгийн ийм хэмжээгээр тогтооё гэж олгох юм л да. Тэгэхээр миний нэг нийт жилийн төлбөр чинь 30 40 орчим хувийг бид нэр хааруудны тэтгэлэг болгож байсан. Тэгэхээр бас энэ л да нэг хаарууд чинь за тэтгэлэг болгоно гэдээ шийдвэр гаргачихж байгаа. Тэгээд дотроо яадаг вэ гэхээр тэр чинь нэг тэтгэлэг дотроо янз бүрийн програмууд байгаа юм л та. Жишээлбэл зөвхөн Оросын төсөгчдөөс өгсөн Оросын улбаны улсаас шалгарсан хүүхдэд зориулсан тэтгэлэг ч юм уу. Улс улсаас улс ч байж болно. Эсвэл зарим нь бүр зөвхөн еврей хүүхдүүдэд хааруултад тэнцэж орсон тохиолдолд өөх тэтгэлгийн сан гэдэг тустай байх жишээ. Ерөнхийдөө явж тэр системийг яадаг вэ гэхээр Монгол тэр одоо жишээлбэл зөвхөн еврей оюутнууд зориулсан тэтгэлэг гэдэг маань
Харвардын сургуулийг төгссөн одоо мундаг явсан те еврей төгсөгчд маань зөвхөн одоо өөрсдийнхөө еврей хүмүүсийг бас дэмжиж те тэр хоёр тим оюутан тэдэн шиг ингээд баг хатан тэнцэх юм бол тэдэндээ зориулж тэтгэлгийн сан гэдэг тусад нь бий байгуулж ингэж гаргаж болдог юм байна л да. Тэгэхээр одоохондоо яг нөгөө би чинь Харвардын бизнес сургуулийг төгсөхөд дөрөвт оюутан болж төгсөж байсан. Тэгэхээр магадгүй цаашаа ингээд Монгол одоо миний бас нэг одоо мөрөөдөл ч юм уу те зорилго ч юм уу нэг зүйл нь юу гэхээр буцаа дараа нь ингээд Харвардын их сургуультай Монгол оюутан төгсөх юм бол зөвхөн Монгол оюутнуудад зориулсан тийм тэтгэлгийн сан гаргах юм бол те буцаад Монгол оюутнуудаа цааш нь хүүлэн дэмжихтэй тийм боломж юм л та те. Улс орнуудын засгийн газар ихтэй сургуулиуд дотоодын оюутнуудаа тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож сургалтын төлбөр болон бусад зүйлээр хөнгөлөлт үзүүлэхийг ихээхэн дэмжсээр иржээ. Энэ хэсэгт амьдрах орчин болон сургалтын чанараараа дэлхийд тэргүүлдэг Австрали улс дахь дотоодын тэтгэлгүүдийг онцолж байна. Австралийн Мельбурний их сургуулиас зарладаг канцлерийн нэрэмжид тэтгэлэгт хамрагдсанаар дотоодын оюутнууд бакалаврын түвшинд сурахдаа сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломжтой буюу Австралийн хамгийн шилдэг их сургуульд үн төлбөргүй сурах боломжтой болдог байна. Үүний тулд дараах шаардлагыг оюутнуудад тавьдаг. Австралийн иргэн эсвэл байнгын оошин суугч байх. Шинэ Зеландын иргэн байж болно. Австралийн боловсролоор 12 жил сурсан байх. Мельбурний их сургуульд сурах өргөдөл мэдүүлсэн байх. Сурлагын дундаж дүн нь 99.9 оноонд дүүцэж байх. Харин урлагийн факультетд сурах бол 99.8 оноонд сурлагын дүн дүүх зэрэг ерөнхий шаардлагуудыг тавьдаг байна. Харин тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх зохисгүй 3 жилийн турш тэтгэмж авах боломжтой болдог байна. Оюутан хэрв Викторийн мужид дотор амьдардаг бол жилийн $5,000. Харин тус мужаас гадна амьдардаг бол жилд $10,000 тэтгэмж авахаар тэтгэлэгт хөтөлбөрийг боловсруулжээ. Олон нийтэд ихээхэн төгссөн бас нэгэн тэтгэл нь Австралийн засгийн газраас олгодог судалгаа сургалтын хөтөлбөр юм. Докторийн зэрэг хамгаалах оюутнуудад зориулсан хөтөлбөрт хамрагдсанаар амжиргаанд зарцуулах шаардлагатай тэтгэмжийг авах боломжтой болдог гэжээ. Үүний тулд судалгааны ажлаа танилцуулан уг хөтөлбөрт өргөдөл гаргахад л хангалттай байдаг юм байна. Сидней их сургуулиас олгодог меритийн тэтгэлэгт хөтөлбөрийг онцлоё. Бүтэн цагийн сургуульд авдаг оюутнуудад зориулсан уг хөтөлбөрт хамрагдах шат нь дээрхтэй адилхан. Харин ялгаа нь жил бүр $5,000 тэтгэмж авах боломжтой. Үүнийг дээд тал нь 3.5 жил авах боломжийг олгожээ. Зөвхөн Австрали төдийгүй дотоодын оюутнуудаа сургалтын төлбөрөөс чөлөөлөх амжиргааны зардал олгох зэрэг ихтэй сургуульд сурах боломжийг нь олгох тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлах байдал олон улс даяар ихээхэн түгээмэл ажээ. Хөтөлбөрт оюутнуудыг шалгаж авах хамгийн гол хүчин зүйл нь тухайн улсын иргэн байх, сурлагын голч дүн нь босго онооноос дээр байх зэрэг ердийн ерөнхий шаардлагуудыг тавьдаг байна. Олон хүмүүсийн хамтран зүйлсийг уншиж байхад ялангуяа одоо нөгөө хятадын боловсралчин өөрөө айгу мундаг штэ. Дээр нь хятадууд өөрсдөө хүүхдүүдэд маш их шахдаг. Дээр нь тэр хүүхдүүд өөрсдөө биений сурах ёстой гэдэг тийм нэг хүсэл эрмэлзэлтэй байгаад олон дунд орж ирээд яагаад биений чадахгүй гэж нэг шар хорн гоцаадаг ч гэдэг юм уу тийм. Яг тийм одоо зүйлүүд сүлүүд айгу их одоо нийтлэгддэг болчих. Тэгээд яг тэрнтэй адилхан тийм зүйл тохиолж ирсэн. Одоо жишээ нь хотод ирэхдээ мэдээж дотор байранд байсан байж таарах нь. Тэгээд бусад хүүхдүүдтэй харьцуулж бас өөрийгөө харж исэн болж таарах нь тийм ээ. Тэгээд бусадтай ингэж өрсөлдөж илүү сайн болохын тулд ингэж тийм шар хор гоцоож исэн тийм үе байгаа юу. Тэгэхээр тэр шар хор гоцоо гэдгийг одоо жоохон нөгөө утгаар харах тийм ингээд нөгөө өсөлтөө юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд зарчмын хувьд бол би яг цэвэр өсөлтөө бол айгүй дэмждэг. Тэр маань буцаад яг намайг ингээд цаашаа явахад айгүй нөлөө үзүүлсэн гэж би ойлгодог л да. Одоо мэдээж яг ингээд Америк бол мэдээж боловсролын салбараараа дэлхийд тэргүүлэгч улс орнуудын нэгээр бол нэрлэгдэн энэ бол зөв ёсны хэрэг. Тэнд бол Америкч тэр олон улсаас очиж байгаа шүү дээ. Одоо хамгийн шалгарсан шилдэг оюутнууд очиж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр би яг голчлон тэнд суралцж байгаа оюутнуудын дунд юун дээр илүүтэйгээр өрсөлдөөн гэдэг зүйл гарч байна гэдгийг тодорхойлмоор санагдлаа. Наа чи айгүй сонирхолтой асуулт л та. Тэгэхээр яагаад тэгэхээр за жишээлбэл ингээд Америкт за ороод ингээд би нэгдүгээр курсын оюутан болоод сурлаа тий. Тэгэхээр энэ маань ингээд буцаад дөнгөж одоо Америкийнхаа нэг боловсролын системийг яаж удгийг ойлгохгүй тий. Хажуугаар нь ингээд оюутнууд айгүй тийм эрүүл өрсөлдөөнтэй. Тэр
өрсөлдөөний орчныг нь тэр сургуулийн хамгийн гол нь бас ингээд зөв бүрдүүлж чадсан багш нар нь хамгийн бас тэрүүгээрээ тэрийг ингээд дэмжиж явуулсан байдаг. Тэгэхээр Америк гэдэг чинь өөрөө болохоор асар том хүний нөөцийн зах зээлтэй. Тэгэхээр тэрүүн дээр ингээд ажилд орох ч юм уу. За ингээд оюутан байхдаа дадлагын оюутан болох гоо дадлага хаа нэгэн том компанид дадлагын ажил хийх гээд өрсөлдөлтөө хүртэл ингээд яалтчгүй жишээлбэл чиний хүссэн болгон дээр жишээлбэл ингээд 5 ажлын байруулаа гэхэд энэ дээр жишээлбэл 3,000 өргөдөл ирэхэд чинь яалтчгүй хүссэн үсээгүй ингээд өрсөлдөхөөс өөр аргагүй болчих юм л та тий. Америкт ч юм ингээд гадаадд боловсрал эзэмшгээ тий. Ингээд өргөдлөө. Тэр бол ингээд яг цэг өрсөлдөлтөнд дунд явдаг. Тий. Тэн дээр бол арын хаалга ч юм уу одоо янз бүрийн тий танилтал ч юм уу тэр байдаггүй. Тэгэхээр яг тэн дээр бол тухайн хүний одоо чадвар тий яг үнэ тэгээд чадвар дээр оноо тий тэр бүх юмнаас 100% шалтгаална тийм үү. Ялангуяа одоо Wall Street гэдэг юм уу өрсөлдөөн том талбар болох тусмаа яалтчгүй тэнд орох нөгөө хүсэл эрмэлзэлтэй хэдэн 10,000 залуучууд байна те. Тэгэхээр үнэхээр тэнд хүрэхийн тулд яалтчгүй өрсөлдөхөөс өөр аргагүй болчих юм л та. Тэгэхээр эхэндээ бол мэдээж надад бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн те шатрах үе ч юм уу хэцүү тохиолдол байсан. Тэгээд дараа нь ингээд яалтчгүй нэг нийгэм маань тийм тэгээд хүрээлэн байгаа хүмүүс манд бас надаас илүү гараад өрсөлдөө явахаар тэр дунд нь ингээд орохоор тий өөрийгөө сорохын тулд заавал өрсөлдөөний дунд одоо Америк дээр нэг хилцүү байт юм да ингээд сүрэг одоо цагаан хонь дотроос тий яаж хар хонь болоод ингээд сонгогдох тий тэндээс яаж ялгарч гарах уу бусдаас тий тэрүүн дээрээ яалтчгүй ажиллахаас өөр гарцгүй болж байгаа юм л да тэгээд тэрэн дотроо тэгээд яалтчгүй ороод сураа явчихдаг юм байна л да. Тэнд харийн нутагт сурч байхад, ажиллаж байхад таны одоо хамгийн одоо сайн гэж болох үс хэлж болох үс тийм ээ. Тийм туршлагууд суусан болоо гэж бодож байна. Суулгасан болоо гэж бодож байна. Тэр дундаас ингээд нэрлэл жишээлбэл одоо MBA-д apply одоо өргөдлөө өгөх хугацаа байна тийм үү. Тэгэхээр тэрүүнд ингээд бэлтгэхэд асар олон зүйлийг бэлтгэх шаардлагатай болж байгаа юм л та. Тэгэхээр GMAT гэдэг одоо шалгалт байна. Тэр нь болохоор англи хэл математикийн эсвэл логикийн тэр магистрийн зэрэгтэй одоо хөрх үзгийн шалгах тийм олон улсын ч одоо Америк тийм шалгалтын тест байдаг. Тэгэхээр тэрийг өгөх хэрэгтэй болж байгаа. Тэгээ хажуугаар нөгөө нэг сургууль болох одоо сургууль бүр өөр өөрсдийн асуултаа эсэнүүд асуун тийм. Тэгэхээр тэр болгоныг нь ингээд бас тэр чинь урт хугацаа шаардсан шүү дээ. Тэгэхээр бэлтгэхийн ажлынхаа хажуугаар ингээд бэлтгэхийн тулд яалтчгүй би хүчээр ингээд өөрийгөө ажлыг ингээд эртнээс төлөвлөх болж таарч байгаа. Тэгэхээр тэр маань ингээд буцаад намайг ингээд төлөвлөхөөс өөр аргагүй болгоод тэрүүн дээр илүү те анхаарлаа хандуулад төлөвлөгөөнд ингээд яаж ордгийг те яаж оновчтой төлөвлөөд ажиллаа цаашаа богино хугацаанд үр дүнтэй явахыг нь шаардаад эхэлж байгаа. Америк нэгдсэн улсад суралцсан. За ялангуяа Харвардын их сургуулийг төгссөн ийм хүний хувьд Америк нэгдсэн улсад суралцсанаар амьдралдаа олж авсан хамгийн чухал гол ололтоо юу гэж хардаг вэ? Сонирхолтой асуулт л та. Тэгэхээр ер нь миний хувьд бол би тэн дээр нэг л зүйл хэлмээр байна л та. Ерөөсө хүнээс авч болдгүй, булааж болдгүй те. Тэг ганц зүйлүүдийг тэр маань өөрөө боловсрал. Тэгэхээр боловсралд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол буцаад хүндлэшгүй үлдэшгүй зүйл гэж би ойлгодог. Тэрийг маань бас ингээд аав ээжээс сурсан маань ийм хүний бас их усөрний болоо те. Тэгэхээр залуучуудаа ч юм одоо үзэгчтэй чанарлахад ер нь явж иж надаа тэр хамгийн чухал зүйл нь яалтчгүй яг боловсрал тэг өөрийнхөө боловсралд оруулах тэр хөрөнгө оруулалт юм бол. Одоо сая бас 2 сарын 16-нд байна бас хүмүүстэй хүүхдүүдтэй яриа хийсэн байсан шүү дээ. Яг иймэрхүү яриаг тогтмол хийдэг үү? Одоо сая сүүлд өнгөрсөн яриа гэхэд чинь бол яг ямар зүйлд чиглэсэн байв те? Тэр болохоор Америкийн элчийн сайдын яам болон Америкт сурсан монгол оюутнуудын холбоо хамтраад ерөнхийдөө Америкт сурсан оюутнуудынхаа alumni talk буюу төгсөгчийн яриа гэд хийдэг. Тэрүүн дээр намайг урьж хийсэн. Тэгэхэд бас тэндээс надад юу харагдсан бэ гэхээр тэр нөгөө нацаг доржин нэрмжид номын санд болсон тийм. Тэнд ингээд 100 хүний судалтай газар юм байл да. Тэгсэн чинь тэнд дээр баг 200-тай 300 орчим оюутнууд хүүхдүүд ирсэн. Тэгээд өрөөндөө бараг багтахгүй аюу олон хүмүүс ирсэн байна. Тэгэхээр тэр нь надад юу харуулж байна гэхээр уул нь Монголд те бас ингээд өөрийгөө сориод гадаад сурах
сурахтай хүсэл эрмэлзэлтэй маш олон залуучууд байдаг юм байна тийм. Тэгэхээр би тэр боломж болгон дээр би өөрийнхөө түүхээс ярьж тэр залуучууд бас одоо урам зориг хайрлцдаг бас ингээд хамгийн гол нь тэр өөрийнхөө тэр олон жилийн туршид цуглуулж авсан тэр стратеги тэр мэдлэгийн хамгийн хуваалцсан мал байсан л да. Гадаадд зорчсон Монгол иргэдийн тоо 2007 онд давхарсан тоогоор 990 мянга байсан бол 2017 онд 2.4 сая болж өссөн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 76 улсад 158 мянган монгол иргэн оршин сууж байгаа бол байнга оршин суух иргэдийн тоо 2007 онд 4200 байсан бол 2017 онд 13800 болжээ. Харин гадаадд ажилдаг хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг гинэ. Өнгөрсөн онд давхарсан тоогоор 2 сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол 2 сая 100 орчим иргэн ирсэн гэсэн статистик байдаг байна. Гадаадд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь 30-аас 54 насныхан байдгийн байна. Манай улсын иргэдийн ихэнх нь Солонгос, Америк, Хятад, Япон, Орос руу гардаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Эдгээрийн 53.2% нь 2-оос 5 жилийн хугацаатай гардаг байна. Ерөнхийдөө Солонгос улсад боловсрал, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын салбарт ажилладаг гэдгийг статистикийн үндэсний хорооноос мэдээллээ. Харин Монгол дахь олон улсын шилжит хөдөлгөөний байгууллагаас судалгаа явуулахад гадагшаа явж байгаа иргэдийн ихэнх нь амьдралаа сайжруулахаар хилийн дээс алхдаг гэсэн байна. Мөн энэ судалгаагаар өнгөрсөн оны сүүл энэ оны эхний сард 18-аас 60 насны 1931 иргэн 896 хүүхэд гадаадаас иргэн иржээ. Иргэн ирж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг юм байна. 76 улсад оршин сууж байгаа иргэдийн хувьд хамгийн их нь буюу 26% нь бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж, амьдарч, суралцж байгаа бол 21% нь Америк нэгдсэн улс, 7% нь бүгд найрамдах Хятад улс, 10% нь Австралид тус оршин суудаг юм байна. Мөн Швед, Австри, Бельги, Их Британи улсад оршин суудаг монголчууд 1-ээс 5%-ийг эзэлж байгаа юм а. Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоо, бүгд найрамдах Солонгос улсын барилгын технологийн институт, холбооны бүгд найрамдах Герман улсын Загсан анхаалт мужи улсын авто замын газартай хамтран авто замын үзэсгэлэн ярмаг 2019-ийг зохион байгуулж байна. Ерөнхий ивент төгч Бадрангуй Орших гүрэн 2019 оны 3 дугаар сарын 14-15-нд корпорац зочид буудлын конвеншн центрт. Хаврын шин цагуурт. Улаанбаатар их дэлгүүр. 100,000 кэшбэк. BSB-ийн бүх салбар дэлгүүрүүдээс электронбараа, компьютер, гар утас худалдан аваад газар дээр нь 100,000 төгрөг хүртэх урамшууллын эзэн болоорой. 100,000 кэшбэк. Зөвхөн BSB-д. Айкок сайтын хөтөлбөр 7 хоногт 7 ялагч. Нэм гараг бүр 1 сая төгрөгийн эзэн болно. Хөтөлбөр явагдах хугацаа 2019 оны 1-р сарын 28-наас 3-р сарын 3. Та өөрт байгаа оноонд харуулан хэдэн чирэг авч болно. Айкок хамрын ханитгүйд халуур хамгийн шархраад ядчихт хашил үдлээд ах. Тэгвэл танд шинжлэгдсэн гол даавар туслан ханиад хэршлийн хосолсон үр дүнтэй эмчилгээ. Одоо та их орондоо бүрмс ирсэн байгаа юу? Дахиж гадагшаа явж тэндээ ажиллах уу? Ер нь бол би их орондоо ирсэн байна. Тэгээд яагаад их орондоо ирэх шийдвэрийг гаргасан юм бэ? Сайн өнгөрсөн оноос хойш их орондоо ажиллаж байна тийм ээ? За би тэгээд Нью-Йоркд банкныхаа тэр салбартай одоо төвд нь 1 жил ажилласан. Тэгчээд би Америкийн тэр банкныхаа Bank of America Merrill Lynch нь Австралийн Сидней хотныхаа салбар руу шилжсэн. Тэгээд Сиднейгийн салбартаа бараг 2 гаруй жил ажилласан. Яг Сидней гэдэг Австрали гэдэг ихээр яг нэг уул уурхай шууд толгойд орж ирж шин. Харин тийм. Тэгээд би таныг бас Австралид уул уурхайн компанид санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан гэсэн тийм ээ. Тэгэхээр Австрали руу бас ажиллах боломжийг Америкийн сургууль
бас өгсөн баг. Америкийн компани маань тий. Компани тий. Тэгэхээр энэ ч бас яг одоо ингээд Америкийн зах зээл, санхүүгийн зах зээл хэдийгээр уул уурхайн салбарт нь ажиллаж байсан санхүүгийн чиглэлээр л зөвлөгөө хийгээд явж ирсэн учраас бас ялгаа гарч ирсэн болов. Тийм. Тэгэхээр тэр хоёр айгу хоёр ондоо зах зээл байж шаардсан л та. Тэгээд Америкийн нөгөө санхүүгийн зах зээл дээрээс Нью-Йоркийн санхүүгийн зах зээл дээрээс Сидней, Австралийн санхүүгийн хамгийн том хоттой. Тэнд очингууд яалтчгүй та ажиллаж байгаа багийн хэмжээгээс ихсүүлээ те өөр болж байгаа юм бол таваагүй жижиг юм байх жишээ нь. Гэхдээ энэ хоёр эдийн засаг маань хоёлоо айгу ялгаатай эдийн засгууд те. Австрали маань илүү уул уурхай жишээлбэл илүү хөгжсөн тэр нь бас нэлээд даамгаалах салбар. Жишээлбэл Америкт жишээлбэл уул уурхай бол бараг сонсогддог салбар шүү дээ. Би харин намайг Австрали явуулах юм бол надаа уул уурхайн багт оруулчих гэж эхнээсээ шаардсан юм л та. Тэгээд нэг глобал банк уу нэг үндэстэн намсан болохоор яалтчгүй энэ тэнд олон офисуудаа. Тэгэхээр миний хүсэлтийг харин хүлээж аваад яг уул уурхайн багтыг оруулж өгсөн Австралид. Уул уурхайн талаас харах юм бол дэлхийн зах зээлийг харах юм бол Австрали бол яалтчгүй хамгийн том төлөвлөгчийн нэг. Тэгээд тэр дундаа хамгийн зөв хөгжиж чадсан уул уурхайгаа түшиглэж дэлхийн хамгийн хөгжилтэй орнуудын нэгтэй болж хурцсан орн бол яалтчгүй Австрали шүү дээ. Тэгээд надад ч гэсэн хувь хүний хувьд уул уурхай гэдэг маань өөрөө яагаад гэхээр Монгол улсын хамгийн өрсөлдөх чадвар сайтай дэлхийн хэмжээнд давуу талтай салбар бол мэдээж уул уурхай. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн цаашны хөгжилд уул уурхайн салбар бол зайлшгүй тэргүүлж явах ёстой. Тэгэхээр тэр утгаараа надад Австрали илүү сонирхолтой санагдсан. Австралийн уул уурхайн салбар бүр илүү сонирхолтой санагдсан. Яаж Австрали уул уурхайгаа зөв ашиглаад өнөөдөр ингээд хамгийн хөгжилтэй орны нэгээр ингээд тодорчуу явж байна. Австралийн гарах юм бол сонин шүү дээ. Австрали чинь ингээд өөрөө дангаараа ингээд арал төв хэрвээ ингээд Монгол жишээлбэл зөвхөн Орос хятадын дунд авчуулагдсан бол Австрали ч өөрөө зүгээр л усаар авчуулагдсан орн шүү дээ. Тэр утгаараа харсан ч гэсэн яаж тэр аслагдмал тэр Австрали уул уурхайгаа зөв хөгжүүлээд ингээд өнөөдөр дэлхийн шилдэг хөгжилтэй орны нэг болоо явчих гэдэг маань өөрөө айгүй сонирхолтой түүхэлтэй. Тэгээд бас хүмүүсийн мэддгүй нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд Австрали орн маань сүүлийн одоо бараг 27-8 жил эдийн засгийн ямар нэгэн хямрал руу орж ороогүй те шувтан өсөлтөд явж чадсан бараг түүхэндээ ганц эдийн засгийн тоонд ордог юм байлээ. Хөгжилтэй эдийн засгийн тоонд. Тэгэхээр энэ рекорд маань Австралийн хэрхэн эдийн засгаа зөв хөгжүүлж авч чадаад дэлхийн эдийн засгийн тэр өсөлт уналтын циклээс дандаа өсөлтөд гарч ирсэн тэр асар их туршлага байна л да тий. Тэгэхээр тэрийг хамгийн гол нь яг оновчтой зөв хөгжүүлж чадсан гэсэн үг л дээ. Тэгэхээр яг тэр уул уурхайн багт нь ороод ажиллаж байсан. Тэгэхэд яалтчгүй дэлхийн уул уурхайн том акулууд бүгдээрээ Австралид үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр тэр компаниудад яг санхүүгийн талаас нь бас ингээд зөвлөө явсан. Тэр бас надад бас нэг дахиад ондоос оролт байсан л да. Яг уул уурхайн талаар урд нь би бас мэдлэхгүй байсан. Тэгэхээр бас дэлхийн хэмжээнд сэтгэх шаардлагатай болсон. Тэр компаниудад зөвлөгөө өгөхин тулд мэдээчтэй илүү тэр компаниас санхүүгийн тал дээр нь илүү оновчтой сэтгэх шаардлагатай болж таарсан гэж байна. Уул уурхайн нөөцийн хувьд янз бүрийн металл ч юм уу те баялагын нөөцийн хувьд бол яалтчгүй Австрали бол баг уул уурхайн одоо нэг төрлийн металл ч гэдэг юм уу те нэг төрлийн бүтээгдэхүүний хувьд ингээд чагсаад үсэх юм бол баг ихний топ 5-д бол ингээд дандаа багтдаг. Тэгэхээр тэр нь алт байна уу, зис байна уу, төмөр байна уу, нүүрс байна уу те энэ бүх чиглэлээр ерөөсөө дэлхийн шилдэг 5-д ингээд ороо явчихдаг юм л да. Асар их нөөцтэй баялаг орно. Гэхдээ яг одоо таны ярианаас ингээд сонсохоор бидний бас нэг өнгөц хардаг, өнгөц боддог нэг бодол байдаг шүү дээ. Тухайлбал Австрали уул уурхай дээр түшиглсэн эдийн засагтай гэж шууд утгаар нь бид нар ойлгодог. Гэтэл яагаад Австрали уул уурхай дээр түшиглсэн эдийн засагтай хэрнээ энэ 27-8 жилийн хугацаанд мэдээж уул уурхай бүтээгдэхүүний үн, түүхий эдийн үн унж өсч явдаг ийм зах зээл шүү дээ, тийм ээ. Энэ хугацаанд яагаад ингээд тогтвортой өсөж ирсэн юм бэ? Энэ бас нэг шалтгаантай байх тийм ээ. Бидний одоо өнгөц хардаг тэр бодол бас ташаа байж болно. Ташаа байх гэдэг шүү дээ. Тэгэхээр Австралийн эдийн засгийг ингээд бүхэлд нь аваад үзэх юм бол энэ хөгжсөн эдийн засаг маань
одоо бид та бүхний одоо бид бүхний ярьдгаар одоо солонгоруулсан буюу тэгээд аягүй сайн төрөлжүүлж чадсан байдаг. Тэгээд дээрээс нь сүүлийн 30 жилгээд аваад үзэх юм бол хятадыг бид нэр зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Яг гэх юм бол өнөөдөр уул уурхаан бүтээгдэхүүнүүдийн хэрэг одоо уул уурхаан дээр одоо гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүд байна тийм үү. Тэрний нийт хэрэглээний бараг 50 орчим хүн зөвхөн хятад дангаараа авдаг тийм ч учраас хятад өнөөдөр асар том тоглогч олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр тэр хятадын тэр нүсэр том жилийн 10%, 30 жил өссөн тэр эдийн засагт мэдээж тэр инпут буюу одоо тэр улуурхаан бүтээгдэхүүнийг нийлүүлэх тэр том үүргийг нь эсвэл тэр зах зээлийн орон зайг Австрали хамгийн удамчтайгаар ашиглаж чадсан гэсэн үг. Тэгэхээр яг бидний хувьд бол хэрвээ тэр орон зайг нь үнэхээр ашиглаж чадсан бол бас нэг томхон төлөвлөж гарч ирэх боломж байсан ч юм уу те. Тэгэхээр тэрийг Австрали хамгийн гол нь зөв хараад яг хятад руу ингээд тэр улуурхаан бүтээгдэхүүний зөв цагт нь нийлүүлээ. Тэр хятадын 10% өссөн өсөлтийг нь өөртөө яг хамгийн удамчтайгаар яг ашиглаж чадсан том эдийн засаг байна л да. Таны ингээд яг ингээд сонсохоор энэ подкастыг чи ингээд сонсож байгаа юм шиг ингээд санагдаад. Unlock-ыг одоо би анх гарсан цагаас нь бишээ. Гараад нэг 5-6 сар болсны дараагаас эхэлж сонсч эхэлсэн. Тэгээд хамгийн юм хэрэгцээтэй байсан орон зай байсан болоо. Тийм учраас хүмүүс яг Unlock-ыг одоо бас сонсдгийм болоо гэж би хувьдаа боддог байхгүй. Тэгэхээр юуны төрөнд манай Unlock подкастыг сонсдогт баярлалаа. Энийг хийх болсон шалтгаан нь юу юм бол? Тэгэхээр Unlock подкастыг ард нь бол 3 залуучууд байдаг тийм. Тэгшээ Дэги, Наги гэсэнтэй. Тэгэхээр анх санаа нь болохоор ер нь бол манай Дэги Тэгшээ хоёроос гарсан. Тэр хоёр маань подкаст хийгээд нэгэнтэл бид нэр ингээд дэлхийн шилдэг номнуудыг уншдаг юм чинь тэр номоо уншаад Монгол залуучуудаа подкаст хэлбэрээр хэлбэрхнаар сонсдог болгож хүргэе гэсэн санаатай. Тэгээд эхний 2 дугаарыг тэр хоёр гаргаад эхний 2-3 дугаархаа тэгээд дундаас нь тэрний дараа би одоо хүч нэмсэн орч ирээд тий. Гэтэ яг миний яг хувийн хувьд болохоор мэдээж подкаст гэдэг маань өөрөө одоо хамгийн энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө радио хэлбэрээр номыг сонсчно гэсэн богдохоо хугацаа 1 цагийн дотор тий. Тэгэхээр тэрийг хамгийн гол нь чинь үнэгүй ухаалаг уцтай хүн болгонд шууд үнэгүй хүрэх боломжтой юм чинь бас хөдөө орон нутгийн залуучууд тий. Хичнээн өөрийгөө хөгжүүлэхтэй эсвэл ингэ шинэ мэдээлэл авах тийм суугаад одоо номууд ч юм уу байхгүй ч гэсэн энийг үнгүүдтэж аваад ингээд сонсоод те тэгэх юм бол тэр хүн юмыг арай өөрөөр харах бах те ямар боломжууд байдгийг ойлгох бах мэдэх бах ихнээсээ те тэр хүсэл зорилготой ерөнхийдөө бол хөтлөгдөд бид гурав ажлынхаа хажуугаар хийж гисэн л те номныхоо сонголтыг яаж хийдэм бол тэн дээр яг хэд хэдэн шалгуурууд байдаг юм л та мэдээж ихний шалгуур бол тухайн ном маань олонд хүрсэн байдал те жишээл олон тэр маань Америкт ч юм уу олон улс дээр бестселлер буюу шилдэг номын жагсаалтанд орсон байна уу те. Хоёрдугаарт мэдээж бид нар өөрсдөө уншдаг болохоор нэг өөрсдийнхээ сонирхолтоос нэгдүгürt нийцүүлдэг. Гуравдугаарт бас яадаг л та тэр хүмүүсийн ревю буюу тэр номыг уншичаад өөрсдийнхээ сэтгэлдлийг нь аягүй сайн уншдаг. Бид нар судалж байгаад үнэхээр хүмүүст хүрэхээр те хэрэгцээтэй тэм сонирхолтой талаас нь бичсэн байна уу, сайн бичсэн байна уу. Тэр болгыг нь харж байгаад бас сонсогчдоос мэдээд санал хүсэлтийг нь харгалзаж үзэж байгаад номнуудынхаа сонголтыг хийдэг байгаа. Угаасаа л ном уншдаг юм чинь тэрийгэ хүмүүст хүргье гэсэн нэг санаа байгаад байсан байх штэ. Тэгвэл Наги ер нь номыг яаж уншдаг юм бэ?
Одоо подкаст гэдэг баснасаа яг нөгөө хурдан нэмэгдэх шаардлагатай болсон байгаа л да. Тэрнээс өмнө бол яаж уншдаг байсан бэ? Альва номыг уншихад гэхдээ гол санаа нь би юу гэж хардаг вэ гэхээр за ном ямар ч байсан нэг 250-аас 400 утастай. За зарим нь бүр 700 утастай ч юм уу байдаг те. Тэгэхээр нэг зузаан юм шиг харагддаг, сүрдмэр юм шиг харагддаг боловч энэ маань тэр номын зохиогч нь зохиогч нь те магадгүй 20 30 магадгүй 40 жилийн магадгүй насаараа хийсэн үнэтэй судалгааны үр дүнгээ хамгийн хураангуй байдлаар те нийтлэг уншигчдад ойлгох хэмжээнд хүргэж өгсөн талбар юм л та. Тэгэхээр тийм 20-30 жилийн хөдөлмөрийг 200 хуудас уншаад авна гэдэг бол бид нөхөнтэй. Тэгвэл айгүй хялбархнаар асар их мэдээллийг авч байгаа сугал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь яг бодож ерөнхийдөө уншина. Та өөрөө подкаст юу нэр сонсдог бай? Тийм. Тэгэхээр анх подкаст гэж санаа гаргахад би шууд хүлээж авсан л да. Яагаад гэхээр чинь би өөрөө нөгөө подкаст сонсоод бол нэлээд олон жил болж байгаа. Подкаст одоо заваараа ч юм уу те байнга сонсдог. Тэгэхээр подкаст яагаад сонирхолтой гэхээр ерөнхийдөө ингээд хүмүүсийн мэдээлэл авж байгаа гэдэг суугуудын түүхийг ингээд аваад үзэх юм бол те айгуу сонирхолтой л доо. Бид хүн чинь мэдээлэл эхлээд одоо соёлын сэтгүүлээс ч юм уу дараа нь телевиз болоо тий дараа нь ингээд утасч болт юм уу тий тэгж наривчилж орсоор одоо тэр нь ингээд подкаст гэх нэг шинэ хэлбэр гаргаад ирсэн. Ер нь бол подкаст анханаас үүдэлтэй гэхээр та бүхний мэдих нэг iPhone одоо энэ iPhone утсыг үйлдвэрлэгч Apple компани байна тий. Ер нь Steve Jobs байх үедээ Apple компани нэг агуу удирдагчтэй домогт удирдагч Steve Jobs амьд байх үедээ тэр подкастыг ер нь санаанууд нь байсан ч гэсэн энэ iPhone дээр байдаг систем дээр подкаст гэсэн тэр апыг гаргаж ирснээр тэр нэг ингэж олон нийтэд тарахад тий маш чухал нөлөө үзүүлсэн мэт юм лээ. Одоо жишээ нь бид нар ингээд их ажилтаа үедээ бол ингээд юмны засар зайгаар ч юм уу тий 5-10 минут уншчаал тавиал дахиад ингээд өөр юм хийж байгаа дахиад нэг 5-10 минут уншчаал хаяас ч юм уу тий яг иймэрхүү байдлаар унших тохиолдол илбэг байдаг. А заримдаа бол нэг их сонирхолтой эсвэл унших шаардлагатай гэсэн номоо бол нэг 2 цаг 3 цаг ингээд яс ингээд сууж агаад ингээд уншаад дуусгах ч юм уу тий ийм тохиолдлууд байдаг. Нагийн энэний аль нь зөв гэж боддог. Тэгэхээр наад чи яалт ч минь нөгөө өөрийн туршлагатай гарч ирж байгаа юм л да. Би яг үнийг хэлээд ихэндээ бас яг тэгдэг гэсэн. Ажлынхаа хажуугаар орой ирчээд ч юм уу те нэг 20 хуудас явуулдаг хэмжээний. Гэтэл яадаг вэ гэхээр хүний тархи чинь бас нөгөө шинэ мэдээлэл авна шүү дээ те. Тэгэхээр өчигдрийн уншсан номоо ингээд эргэж сандлаа бас цаг хугацаа эсвэл ингээд эргэж сансан ч гэсэн бүгдийг нь сандаггүй тийм үү. Тэгэхээр ингээд дундаас нь мэдээлэл алдах ч юм уу эсвэл ингээд тэрүүндээ төөрөх магадлал өндөрсөж байгаа юм л та. Тэгэхээр хэрвээ тэр номыг оновчтой яг уншаад яг тэрнээс авах хэрэгтэй маа авъя гэж байгаа бол болж өгвөл хамгийн оновчтой арга нь юу гэхээр нэг судал дээрээ болж өгвөл те уншиж дуусгах эсвэл аль болох баг хувааж дуусгаар илүү наалддаг юм байна л да тий. Та одоо подкаст хийхэд бол өөрөө маш их ном уншдаг гэж хэлсэн шүү дээ тийм үү. Тэгэхээр унших сонсох хоёр ялгаатай болов. Ялгаатай л байх л да. Тэгэхээр мэдээж ном уншихад чинь за ингээд 250 утастай ном уншиж чинь тийм үү. Тэгэхээр тэр 250 утаснаас ингээд уншаад ингээд өөрийнхөө оновчтой үрдэг хүрж байгаа мэдээлэлээ авлаа тий. Тэгэхээр подкаст хэлбэрээр хүргэн гэдэг нь маань бас юу л даа. Жишээлбэл зарим дээрээ бид нэр товчлох шаардлага гарна. Одоо жишээлбэл нэг жишээ татъя л да. Hillary Clinton байна тий. Та бүхний мэдэх 2016 онд Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөд Donald Trump өрсөлдөд ялагдсан тий. Hillary Clinton тэр сонгуулийн дараа ялгсныхаа дараа what happened буюу яг юу болсон бэ гэд тэр сонгуулийн талаараа гэд ном бичсэн байна. Тэгээ тэр ном нэг 700 утастай ном байдаг. 700 гэдчихлээ. Тэгээ тэр гарангуут нь бид нэр сонсогчтой 2-7 хоногийн дотор хүргэсэн байдаг. Би сонирхож байсан тэрийг бол дэлхийд даяараа сонирхож байсан л да. Яаж яваад Hillary Clinton ялагдчих вэ? Яг өөрийнх нь тэр ялагдлаа яаж тайлбарласан тэр үгийг нь хүн болгон дэлхийд даяараа чигтэй байсан юм чинь тийм. Тэр тэрийг яаж нэг цагийн дотор хүргэх вэ гэдэг нь биднэрт өөр ингээд том асуултын тэмдэг болж байгаа юм л да. Мэдээж тэр нэг цагийн подкастыг сонсчоод үнэхээр тэр номыг цаашаа уншъя те илүү дэлгэрүүлж уншъя. Дэлгэрэнгүй тэр үлдээсэн тэр жишээнүүдийг нь үзье гэх юм бол тэр хүн тэр номыг өөрөө те аваад унших ёстой. Тэгээ тэрийг ч бас бид нэг ингээд подкаст дээр бас хийдэг. Тэгээд анх хэлснээсээ хойш 2-7 хоног тутам нэг дугаар хийгээ те. Одоо бид 20 сарын туршид чинь 52 дугаарыг сонсогчтой
хүргэсэн. 52 дугаараараа 49 орчим номыг юм да. 49 ер нь бол Америкт дэлхийд шилдэг номын жагсаалтанд баг ихний 5 шахам ихэнх нь баг нийт орж исэн шилнэл бүтээлүүд байна. Тэгэхээр тэр бүтээлүүдийг ерөөсөө хүмүүст нэг цагийн дотор багцлаад сонсох боломжтой их хэл дээр л хүргэсэн гэсэн үг л дээ. Подкастыг ихэнх хүмүүс интернет радио гэж ойлгодог. Гэхдээ энэ нь жирийн радио бичлэгүүд биш. Радио сонсохдоо өөрийн сонирхсан мэдээллийг хүссэн цагтаа олж сонсч чаддгүй бол подкастанд богино хугацаанд өөрт хэрэгтэй мэдээллээ илүү ойлгомжтой нуршуу бишээр олж авах боломжийг нээж өгдөгөөрөө ялгаатай юм. Хамгийн чухал нь танд ердөө ухаалаг утас компьютер байхад л таны өмнө бүхэл бүтэн дэлхийн номын сан болон гайхалтай хүмүүсийн бодит амьдрал, туршлага, мэдлэг, ертөнцид болж байгаа бусад сонирхолтой үйл явдлууд тэр дороо нэгдэх болно. Хэрв танд тодорхой асуудлын талаар наривчилсан тодорхой мэдээлэл хэрэгтэй бол 1-2 минутанд эсвэл 20-30 минутанд арай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Түүнчлэн тухайн мэдээллийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 1-3 цагийн турш тухайн мэдээллийг гүнзгийрүүлэн олон хүний өөр тайлбарыг олж сонсох боломжийг подкаст бидэнд олгож байна. Подкаст гэх энэ үг нь англи хэлний iPod буюу хөгжим тоглуулагч болон broadcast буюу радиогоор дамжуулах гэсэн хоёр үгнээс гаралтай орчин үеийн шинэ нийлмэл нэршил юм. Ихэнх хүмүүс энэхүү үгийн гарал үүслээс болж подкастыг зөвхөн iTunes-аар сонсох боломжтой гэж эндүрдэг. Тэгвэл подкаст нь олон өөрөөр аппликейшн ашиглаж сонсож болно. Эдгээрээс дурдвал Google Play Music, Spotify, Pocket Casts, Overcast гэх мэт олон төрлүүдээс дурдж болох юм. Мэдээж үүнээс гадна подкаст бичлэгүүдийг веб хуудас эсвэл блогуудаар дамжуулан сонсох боломжтой. Иймд подкастыг хайх хамгийн энгийн арга бол Google-ийн талбараас хайх явдал юм. Подкастууд ихэнхдээ 2-4 минут, 18-аас 25 минут, 30-аас 45 минут болон 1 цагаас 2 цаг хүртэл үргэлжлэх хугацаанаас хамааран өөр байна. Жишээ нь 2-4 минутын подкаст нэг зүйлийг тоож тодорхой танилцуулах, 1-2 цагийнх нь олон зочин урьж оролцуулан асуулт хариулт хилцүүлэг маягаар өрнүүлэн хүргэдэг гэдгээрээ онцлогтой байдаг. Яагаад хүмүүс подкастад ингэтлээ татагдах болсон бэ? Подкаст хүмүүсийг соронзмыг татгалзуулсан хамгийн ихний шалтгаан бол яхааргүй үн төлбөргүй байгаа явдал. Мөн төрөлдсөн агуу их мэдээллийн санг дурдах хэрэгтэй. Подкастын төрөл нь олон тул учраас та эндээс хүссэн бүх мэдээлэлээ олж авах боломжтой бараг сонсдог YouTube гэж ойлгож болох юм. Та хаанч хидээд ч зөвхөн чихвж байхад сонсох боломжтой учраас хизээч уйдахгүй. Ганцаарлыг хизээч мэдрэхгүйгээс гадна цагийг ихээхэн үр бүтээмжтэй өнгөрөөсөн мэдрэмжийг бидэнд өгдөг нь үүний бас нэгэн давуу тал юм. Хэрв та өөрөө хүсвэл өөрийн гэсэн подкаст бичлэгийг блог мэд хөтлөх боломжтой. Гадаад хэл сурах алтан боломжоо болох боломж юм. Мэдээж хэрэг таны сурч байгаа хэлний сонсголын чадрыг илүү хөгжүүлэх болно. Энэ мэтчлэн түүний давуу тал болон хүмүүсийг татах хувьцын талаар дурдвал тоочгүй баршгүй их зүйл ах болно. Таны сонирхлыг татсан мэдээлэл авсан бол подкаст бичлэгийг та заавал хадгалж үлдэх хэрэгтэй. Ингэснээр та хүссэн цагтаа тухайн бичлэгийг сонсож хуучин мэдлэгээ дахин сэргийжүүлнэ. Мэдээж хадгалж үлдээсэн тул сонсож амжаагүй төгөлөр сонсоогүй хэсгээ ухраар сонсох боломжтой. Подкаст бичлэг сонсож байхдаа номын тэмдэглэл хөтөлбөрийн адилаар тэмдэглэл хөтлөх хэрэгтэй гэж зөвлөж байна. Энэ нь таны мэдлэгийг илүү системтэй болгохоос гадна шинэ мэдлэгээ урт хугацаанд өөрийн болгох шилдэг арга юм. Подкаст бичлэгийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш. Та тухайн мэдээллийн талаар өөрийн үзэл бодлыг коммент хэсэгт харамгүй бичиж үлдээгээрэй. Эцэст нь подкаст бичлэгээс мэдсэн шин санаа, шин мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх гэж оролдоод үзэх хэрэгтэй. Та нэгэнт цаг зав зарцуулан мэдлэг олж авсан бол өөрийн амьдралд хэрэг болох зүйлсийг туршаад үз. Ингэснээр өөрийгөө дахин нэг илрүүлэх болно. Сонирхолтой баримтуудаас дурдвал 2012 оны байдлаар дэлхийд даяар 150 мянга гаруй подкаст сонсогчдод хүрснээс 90 мянга гаруй нь Америк нэгдсэн улсаас гарсан байна. Сүүлийн үед подкаст гаргагч веб хуудасууд ижил сонирхолтой сонсогчдыг нэгтгэх, санал бодлоо хуваалцах илүү жижиг бүлгэн болгон ажиллаж байна. Сонирхолтой подкаст сонсох хүсвэл та ердөө Google дээр өөрийн хүссэн сэдвээр подкаст нэмээ нэмж бичвэл маш олон илэрц гарч ирэх болно.
ирэх болсон гол шалтгаан нь юу вэ? Монголоо хөгжүүлэе гэж бодсон юм. Би таны нэг юуг хүрэг юу лээ уншижсэн. Ээжүүд хүүхдийнхаа төлөө их хүнд замыг туулахгүй тийм Монголыг бүтээхийг хүсэж байна гэсэн утга байсан. Тэрд нь тэгээд тийм учраас Монголд эргэж ирсэн болов. Энэ хүсэл байсан учраас. Тэгэхээр намд чи олон шалтгаан байна л да. Яг миний хувь хүний хувьд болохоор би гадаадд ингээд сураад ажиллаад гэсэн нэлээд олон жил 10 жил болчихлоо тийм. Тэгэхээр цаашдаа ингээд за би хэрвээ Австралид ч юм уу тэр банкнда эсвэл үргэлжлүүлээд эсвэл жоохон солиод илүү хялбарчлалаад ч юм ингээд явах боломж байсан тийм. Явахад илүү өөрт бас хялбар байх гэсэн баг л та. Гэтэ яг ингээд нэгдүгээрт мэдээж гэр бүл байна тийм. Манаас аавч настай болж байгаа аавчтай би 10 хэдэн жил өөрийгөө бодоод яваадсан. Тэгэхээр мэдээж аавчтай илүү цаг зарах шаардлагатай болсон гэр бүлтэйгээ тийм. Тэгээд дээрэс нь бас хамгийн одоо нэг том асуултын энд яваад байдаг гэсэн. Аливаа ингээ хийж байгаа зүйлээсээ хүн ингээд зайлшгүй ингээд утга учир хайдаг юм байл та. Тэгэхээр ингээд за ингээд Wall Street явах чинь миний зорилго байсан байх гэдэг. Тэгээд 3 жил банкнд ажилласны дараа л яг хүний зорилго ч юм уу хүсэл зоримлцол ингээд бас өөрчлөгдөд. Аливаа ингээд бас эсвэл ингээд туршлага хоригдлох тусам илүү тэрнээс утга учир хайж эхэлдэг юм байна л да. Ялангуяа урт хугацаанд доктортой ажиллахын хувьд ч юм уу. Тэгэхээр тэр болгон маань миний одоо дотроо бодож байгаа хийж хийсэн ч юм уу тэр бүхэн маань яалтч ингээд Монголдоо уялдаад эхэлдэг юм байна л да. Тэгээ 3 жил яг банкнд ажилласныхаа дараа за одоо би ингээд хангалттай өөр хэмжээтэй туршлагатай болсон одоо буцах стом байна гэж ерөөхдөө шийдэл ирсэн л дээ. За танд маш их баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ялангуяа залуучуудад маань маш өвчтэй ярилцлагыг мэдээллийг бас хүргэж чадсан болов уу гэж итгэж байна. Тэгээд шинэ ажил хүлээж авсан гэж сонссон. Тэр ажилд нь өндөр их амжилтыг хүсье. Мэдээж цаашаад бас их орондоо илүүтэйгээр сууршаад хийж хэрэгжүүлэх гэсэн хүсэл хэрмэлцэлтэй хүсэл зорилготой байгаа учраас таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Наагитай ингээд яриад суухаар цаашаа ингээд хөврөөлэн асуулт хөврөөлэн. Гэтэ аль болох бага хугацаанд бас олон мэдээллийг бас үзэгчдэд хүргэхийг зорж ингээд олон талын одоо асуултыг тавилаа. Тэгээд урилгыг минь хүлээж аваад ярилцсанд маш их баярлалаа. Цаашдынх нь ажилд нь бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд намайг бас оролцуулсанд бас нэр төрөөр гэж бодож байна. Маш их баярлалаа. Үзэгчтэй охинд бид Санчир гарагийн зочин нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүргэлээ. Хэрв та сурчилж чадвал санхүүгийн боломж хэр байгаагаас үл шалтгаалan танд боломж үргэлж нээлттэй байдгаа гэдгийг энэ удаагийн ярилцлагаас ойлгосон биз. Хүн сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэйгээр боловсрал эзэмшвэл эзэмшсэн боловсрал таны ирээдүйд ямар их нөөц бололцоо боломжийг бий болгодгийг зочнороо дамжуулан хүргэхийг эрмэлзсэн юм. Харин дараагийн зочин хэн байх бол?